бодлогын даргын 68 дугаар захирамжаар Монгол хүний амьдралын чанарыг дэвшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр хууль эрхцэн орчныг сайжруулах үр бүхий ажлыг аваад тэгээд миний бяхлаа ажиллаж байгаа. Ер нь бол хүн амын өсөлтийн хурд буурчаад бас анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзэж энэ ажлыг байгуулагдсан. За өнөөдөр яг хүн амын өсөлтийн асуудлыг тусгайлан хариуцж байгаа төрийн захиргааны байгууллага бол байхгүй шүү. 2024 онд шинээр байгуулагдсан засгийн газарт гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд гэр бүлийн асуудлыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд харьяалуулад гэр бүлийн асуудал орж ирж байгаа. Одоо ерөнхийдөө хүн амын өсөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байгаа тодорхой хийгдэж байгаа алхмууд алга байна. Яг энэ дээр бол бас бид анхаарахгүй болов. Хүн ам гэдэг бол өөрөө улсад үндэсний тусгаар тогтнолын суурь асуудал байдаг. Тийм учраас аливаа улс үндэсний оршин тогтнолыг гэвэл газар нутагт хүн амтай байх ёстой шүү дээ. Хоёр том хөршийн дунд нэг нь тэрүүнд авсан, нэг нь одоо 100 гаруй саяар тоологдох ийм хүн амтай хоёр том хөршийн дунд оршиж байгаа манай улсын хувьд 3.5 сая болоо. Хүн амын өсөлтөө бид нэр энэ улсуудын хэмжээнд авчиад хурдан алдчих юм бол энэ бол манай дүүргэсний аюулгүй байдлын асуудал үүсэж байна гэж үзэж байгаа. Тийм ч учраас энэ ажлын хэсгийг бас барьж одоо ажиллаж байгаа гэж ойлгож байна. За хүн амын өсөлтөнд юу нөлөөлдөг вэ гэхээр 3 хүчин үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээр төрөлт, хоёрдугаарт насварт, гуравдугаарт шилжилт төлөвлөгөө. Шилжилт төлөвлөгөөнд гадаадд шилжилт төлөвлөгөө. Насварлтын төвшин бол харьцангуй одоо жигд явж байна. Айхтар өсөж байгаа зүйл бол алга байна. Харин ч бууралттай байгаа. За хүн амын өсөлт бол их огцон хурдтайгаар буурч байна. Бид нэр алсын хараа 2050 урт хугацааны өөрчлөлийн бодлоготой 2050 он гэхэд Монгол улс 5 сая хүн амтай болно. Ингэхдээ жилдээ хүн амын өсөлтийг 1.7%-аар одоо барина. Энэс доошгүй байж ч одоо энэ төвшөнд хүрнэ гэж тооцсон тооцоол бий. За гэтэл 2023 оны жилийн эцсийн дүнгээр хүн амын өсөлт 1.4% болж буурсан байсан. Сая 24 оны статистик гарсан байна. Хүн амын өсөлтийн хувьд 1.1 болж 0.3 пунктээр нэг жилд унсан тохиолдол бол нэлээд огцон хурдтай явж байна гэсэн. Ер нь бол улс үндэстний хэмжээнд энэ үзүүлэлт буурах нь одоо хүн амын өсөлт зогсох эрсдлийг дагуулж идэг. Тийм учраас өнөөдөр монголчууд бид хүн амынхаа өсөлтийг ярихгүй бол одоо хэдий эдийн засагт хэлэх тухай асуудал хэдийгээр том төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгаа боловч эцсийн зорилго нь юу юм? Хүн амаа сайн сайхан амьдруулахын төлөө, хүн амаа өсгөхийн төлөө одоо гол зорилго байгаа шүү дээ. Гэтэл энэ үндсэн зорилготой хүрэх зорилтууд дундаа бид нар төрөлтчихэд эцсийн зорилгоо бас анхаарахгүй байна гэж үзчихвэл энэ асуудал дээр ач холбогдол өгч байгаа. Олон улсын туршлагыг судалсан, за Монгол улс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогыг судалсан. Монгол улсын хүн амын өсөлтөнд өнгөрсөн цаг хугацаанд хамгийн их нөлөөлж ирсэн хүчин зүйл бол алдар дэлхийн одонгийн шийдвэр байдаг. 1957 оноос Монгол улс олон хүүхэд гаргасан ээжүүдээ алдар дэлхийн одонгоор урамшуулж хэлсэн. За энэ бол бас хүн амын өсөлтөнд нөлөөлсөн байдаг. Дараа нь цалинтай ээж, за хүүхдийн мөнгөнд тэтгэмж гэдэг энэ үзүүлэлтүүд нөлөөлж байгаа гэсэн юм судалгаа гарч байгаа. За өнөөдөр харин энэ цалинтай ээжих за одоо энэ хөшүүр болж чадж гэнэ үгүй гэдэг асуудал. Тэгэхээр хүн амын өсөлтийг дэмжихийн тулд ямар арга хэмжээг улс орнууд авч хэрэгжүүлдэг юм бэ гэхээр олон улсын түвшинд бол их олон зүйлийг авч хэрэгжүүлдэг юм байна. Манайх шиг хүүхдийн мөнгө өгч байна. Төрсөн ээжүүдэд урамшуул олгож байна. Сая гэтэл одоо бүгд найрамдахтад ард ус хүн ам зүүн бодлоготой нэг хүүхдийн бодлого, хоёр хүүхдийн бодлогыг саяхан барьж исэн бол одоо эргээд хүн амаа өсгөхийг дэмжиж эхэллээ шүү дээ. Хоёр ч одоо хотод нь тухайлх юм бол Өвөр Монголын урт цэцэг хооронд гэхэд одоо хүүхэд шинээр төрсэн хүүхдэд хоёр дахь хүүхдээ гаргаж байгаа бол тэр хоёр дахь хүүхдийг 5 нас хүртэл, гурав дахь хүүхдээ гаргаж байгаа бол 10 нас хүртэл сар тутамд одоо жил тутамд 1400 орчим ам долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр хүртэл гаргад эхэлж байна. Тэгэхээр ийм жишгүүд бол улс оронд байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн халамжийн бодлого Монгол улсны тэргуунд хоёр ялгаж салах хэрэгтэй. Халамжийн бодлогын одоо эцсийн зорилго нь бол буурах хэрэгтэй. Халамж авч байгаа хүний тул буурах хэрэгтэй. Нийгмийн хамгааллын бодлого бол тодорхой хэмжээгээр явах хэрэгтэй. Энэ хамгийн өр өгөөжтэй бодлого нь юу юм бэ гэдгийг эренбэлж бид нар хөрөнгө оруулалтаа тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Зардлаа тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Өнөөдөр нэг хүүхдийн төрөлтийг дэмжихийн тулд нэг хүүхдийг одоо мэдлэгэд дэмжлэг олгохын тулд гаргаж байгаа нэг төгрөг 25 жил 30 жилийн дараа эдийн засагт ямар үр нөлөө оруулах вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг Монгол хүний бүтээмжийг бид нар тооцох хэрэгтэй. Төрснөөс эхлээд насан эцэслэх хүртэл улс орондоо ямар хэмжээний эдийн засгийн үр өгөөжийг оруулах юм бэ гэдгийг бид нар тооцох хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр энэ хүн амын бодлоготой бид нар тодорхой хэмжээний одоо зардал мөнгийг төсвөлж явахгүй бол яг энэ хүн амын төрөлт нөхцөл байдал энэ янзаар явах юм бол бас аюулын харан гойхон байна л гэж үзэж байгаа учраас энэ сандыг оруулж байгаа. За
За энэ ажлын хэсэг дээр одоо зөвхөн 500 мянган асуудал бол нэг л чиглэлтэй. Тэгээд 50 мянга гэж 50 мянган төгрөг олгож байгаа цалинтай ээж гэж нэрлэж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар ядаад нэг 500 мянган төгрөг олгох боломж байна гэж харж байгаа. Зүгээр амжиргааны доод түвшнээр аваад үзэх юм бол нэг 450 мянган төгрөг. Гэхдээ энэ гүн өнөөдөр бол тийм юу гэдгийг 500 мянган төгрөг авчиад хүүхдээ хараа сууж байгаа ээж надад хангалттай байна. Ингээд би ажил хийхгүй байя гэдэг сэтгэлгээ төрөх хэмжээний хөшүүрэг бол биш. Тийм болохоор бид нар хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдийг захимаар ажиллах хийх боломжийг бас дэмжих хэрэгтэй. Захимаар ажиллах боломжийг олгож байгаа аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих хэрэгтэй.